Өнгөрүүлэхээр болжээ. Тэрээр өвөө эмээтэйгээ гурлахна байх тул өдрийг хий дэмий уйдаж өнгөрүүлнэ. Гэтэл аз болоход түүний цуслангийн найз болох бот төвшин мөн лөвлийн амралтаараа цусландаа ирэх нь тэр. Толгой бот төвшинтэй өдөр алгасалгүй гадаа гарч тоглоно. Нэг өдөр тэр хоёр ой модроо орж тоглохоор болов. Хандгаатын цуслангийн уулын мохорт айл цөөнтэй тол өвөө эмээ нар нь тэр хоёрыг гэрээсээ хол тоглохыг хатуу хоригддаг. Гэсэн ч тэд томчуудын нүд хариулж байгаад ой модроо орж амжиж битүү засанд хожигдсан анир чимээгүй хийдэг явуулгын утлаа. Өдөржин тоглосон хүүхдүүд цаг болсныг бодчихъя. Ингэж бидэд наач авахсан тул тэд үстэй харихаар болов. Гэвч тэд гэрээсээ хэтэрхий холдсноо хожимдож биджээ. Тэгээд татрах төгсөн ч хамаг хурдан алхсан ч тэр хоёр ойгоос гарах яагаачгүй байв. Бат төвшин байсгээд л бид төөрчлөө одоо яана хэмээн уулга алтна. Тулга харьцангуй бие даасан тул ядчил ирсэн замаа гадарлаж байлаа. Тэрхэн үеэр хаанаас ч цасан дээр хүнд лагслах хинэг нь тэтгэж алуу руу төхөж иж байгаа нь тул бат төвшин гэрийг нээж байгаа гэж бодсон. Тэр гасан чимээний зүг өөх гэхэд нь тулга болиолоо. Учир нь тэр алхаан чимээ бол үл таних этгээд их гэдгийг тулга гадарлаж байлаа. Тэр алхаан чимээ сүлдээ үйл хэвээр болж бид нар уулмаар тухайд бат төвшин хоёр зэхэл асан мэт сайн хасан дөрөвөө самбуйжээ. Тоош бүх замдаа бат төвшин бүтэд унжиг. Тулга түүний босмод өөрчлөлт өгөхтэй бат төвшингийн хөлний гинцнөө хэлтэй гүйж чадахгүй байлаа. Арга мухарцсан хоёр жаал ойролцоо байгаа газар олсон бүдүүн том модны ард орон жижигхэн бие хэрэндээ нууцгаа. Өнөөхөө хүнд лагс алхах чимээч одоо яг тэдний иргэд ирсэн мэт сонсогдов. Бат толгой бат төвшинг чимээгүй байхыг санууллаа. Тэгээд өөрөө сэмэрхэн өндийгөөд харахтаа нүдэндээ жүддэгжээ. Бат төвшин түүнээс хэн байгаа юм бэ гэж асуухад толгой айсанда үг дуугүй л толгоос ихсэрнэ. Түүний нүдэнд 2 метр гаруй өндөртэй хар нэвсгэр шүүмөссөн жижигхэн толгойтой цэрхий цагаан үзээрийн царайтай хэвийн бус нэгэн итгээд харагдлаа. Тэрхүү гажиг итгээд гартаа сүх хатгажээ. Тийшээ толгойгоо огцон сэжлэн хөдөлгөж байхдаа өнөөх жаалуудыг анзаарсан уу гэлтэй тэдний байгаа зүг рүү зүгэлхэн тэр. Энэ бол VSR Tic-Tic нэг буюу хангаатын уулан дах махчин хүн. VSR Tic-Tic нэг нь 2 метр гаруй өндөртэй том лагс биетэй хар шууд биетэй нэвсгэр уцтай жижигхэн толгойлцсон байсан. Цэрхий цагаан цай зэрэг алдартай. Сэр нуруугаараа бөхтөр талдаа очир харахад болгоодаа мэдч олцсон ангуучлан хөөхтөө маш хордог. Толгойн хөдөлгөөн нь тогтворгүй бөгөөд шувууныхтай адил огцон толгойгоо сэжилдэг. Ихэвчлэн сүх ашиглаж таалцсан хинэгч харгас гэцгээгээ авч иддэг. Амьд гэхээсээ илүү хүний маханд авчирсан. VSR Tic-Tic нэг ургийн ажигтай төрсөн юм. Утамшлын өвчин нь ихээсээ дамжсан гэж үздэг. Түүний ээж нь хүний махаар хооллох дуртай байсан нь тогтоогдсон. 1989 онд анх хангаатын аманд хүүхдийн цуслан нэгдэх үеэр олон хүүхдийн амьд хүрч тэрхүү хүүхдийн цуслан үүд хаалхаа хаасан түүхтэй. VSR Tic-Tic нэг нь зөвхөн хангаатын ууланд нутагшдаг. Жил бүрийн 1-р сарын 27-ны өдөр түүний байрладаг ойн бүс рүү нэвтэрсэн хинч амьд гарч чаддаггүй. Хангаатын уулын махчин хүн нь одоогоор бүрэн судлагдаагүй төрөл зүйл юм. Анхааруулга. Уулын хүнийг дур мэдэн хайж судлах нь таны амь насанд аюултай. За энэ бичлэг хамгийн анхны байв.